Нэг юмны олон талаас нь яриад гэр хорооллын дахин төлөвлөж бай, барилгажилж бай, газар зохион байгуулж бай, энэ бол ерөөсөө нэг л асуудал. Нэг зүйлийг талаас нь өөр нэг том явдлаар оруулж ирж учраас бид тодорхой хэдийн асуудлыг үндий гэж. Энэ зүгээр энэ бидний хийх гэдэг бол зорилго юу юм бэ гэдгийг нь утгуулж байгаа мөн үү? Зорилго бол тодорхой байгаа шүү дээ. Энэ агаар хөрсний бохирдлыг багасгах, арилгах, 100 жилийн турш шахуу хөрөвдлөгдөж ирсэн гэр хороол гэдэг энэ асуудлуудыг цэгцэлж та бидний ярьдаг нөгөө дэлхийн от болно гэдэгтэйгээ нийцүүлж орчин үеийн орон сууцнд айл өрхийг тав дахьтаа амьдруулнаа гэсэн ийм зорилго байна. Тэгээ яг зөв хийх гэж байгаа зорилго тэмүүллийн харахаар энийг бол бид хүссэн үсээгүй дэмжихээс ураар байна. Яагаад гэхээр энэ Улаанбаатар хотын иргэн та бидний хүн бүрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, хүлээлт. Ингэжээж бид эрүүл аюулгүй орчинд амьдрна. За тэгээд энэ зорилгоо биелүүлэхийн тулд бид яах ёстой гэдгийг нэг зогсоод эргэж хараад ардаа юу орчих чи урдаа бид юу өгөөд өдөр хармаар байна. Газар зохион байгуулалт гэдээ яриад байдаг. Гэр хорооллын барилгач гэдээ яриад байдаг. Тэгээд энэ асуудал чинь өөрөө бид нар барьсан байшинг нурааж байгаад барьчаад араас чинь барьсан байшин чинь чанаргүй хийгдэх гэдэг юм уу? Шаардлагагүй нураад байгаатай ерөөсөө адилхан болчиход байгаа. Баруун гараараа хогоо шүрдээ 100 гараараа хог тариад байгаатай ерөөсөө ялгаагүй болчихдог. Энэ асуудлыг бид шийдэх ёстой. Шийдэхийн тулд яг энэ хөлрүүдийг гаргаж ирж байгааг ойлгож байгаа. Энэ дээр бол ямар нэгэн тийм эсэргүүцэл гэдэг юм уу болохгүй талаас нь яриад байгаа юм байхгүй. Би юу гэж нэхэр нэг зогсоод бид эргэж харах цаг нь болчихжээ. Энэ 2 жилийн хугацаанд нөгөө салхинд хийсэн хамхуул гэдэг шиг явлаа. Энэ чинь юуг хамаад аваа чи юуг орчихсон гэдгийг харъя. Бенжамингийн мянган айлыг бид энэ үцээр хангах орон сууцнд оруулах гэж ингэж явж байгаа хооронд чинь энэ хотын зүүн баруун талаар чинь хэдэн мянган айл төлөвлөлтгүй зохион байгуулалтгүй гэр хорооллууд чинь одоо ямар ч шаардлага социализмын үед харин одоо энэ бидний шинжлэхэд яваад байгаа энэ баян оршин гэдэг юм уу Улаанбаатар хотын суурьшлийн энэ бүс чинь харин ч төлөвлөлттэй гудамж зэгцтэй оцтой гарцтай явж ирсэн. Гэтэл сүүлийн 2 жилд цагаан тал байсан газар чинь одоо та бүхэнд дэлгэцэн дээр харж байгаа. Баянзүргийн товчоноос цаашаа энэ хонхор налаах гэдэг. Ямар ч орц гарц байхгүй, ямар ч өнгө үзэмж байхгүй хашаа ороо бөөн гэр одоо юу хийх гээд байгаа мэддэхгүй. Энэ асуудлыг та бүхэн хараач. Энэ гэр хорооллыг хар. Тэр одоо баригдж байгаа гэрүүдийг хар. Тэгээд эн чинь урдаа хог шүүрдээд идэг араасаа гээд бүх юмаа цацаад яваад хахаар эн чинь яаж одоо бид энэ хийсэн ажлаа үр дүнгийн гаргаж зорилгоо биелүүлэх юм бэ гэдэг асуудал. Энийг би сүүлийн 2 жил яг ярьж байгаа. Энэ шинээр олгож байгаа төлөвлөлтгүй бий болж байгаа гэр хорооллынхаа асуудлыг цэгцлээч. Энэ нэмэгдэж байгаа замбраагүй энэ суурьшлаа зогсоогооч. Тэгжээж энийг ярихгүй болвол 10 жилийн дараа эргээд харахад бид өнөөдөр энэ 78% нь Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн 78% нь гэр хороолл биш. Энэ гэр хорооллын бид 10 жил 20 жил ажиллаад ч өнөөгийн байгаа энэ гэр хорооллын асуудлыг энэ хугацаараа шийдэж чадахгүй. Гэтэл дахиад энэ өнөөдрийн байгаа энэ 78% чинь 10 жилийн дараа дахиад 700% болж өсөх магадлал өндөр байна. Агарын бохирдлыг 2 жилийн өмнөөс газар нийл агарын бохирдол энэ гэдэг энийг харж нэг асуудал шийдэж. Хоёрт нь өрн мөнгө зарцуулахгүйгээр энэ утаа хот төлөвлөлт гэдэг юм а бид нэг шийдчих тийм боломж нь байгаад байгаа байхгүй. Асуудал үүсээгүй байхад эхнээс нь төлөвлөлөд явчих юм бол бид нар энэ асуудлаа дотоодын энэ төвийн асуудлаа шийдээд эргээд очиход бид энэ зохион байгуулалтад явчих юм бол зардал цаг хугацаа хөрөнгө оруулалтын үед бол асар хэмнэлттэй юу. За утааг бол бид ингээд харахаар ерөөсөө ямар ч замбраа байхгүй наад захын ямар ч хөрөнгө шаардахгүйгээр хийчих нь утааны асуудлыг 5-10% бууруулах асуудал энэ хаан дүүргийн 11-р хооронд байгаа нам дурлалтын 100. Одоо энэ тэр амралтын дэшээ зайсангийн дэшээ байж гадна талдаа үнсээ овоолоод хэдэн аман тооноор нь овоолоо хийгдсэн. Тэгээд баахан нам дурлалтын 100-нууд ингээд ажиллаж байгаа. Энэ барилгын компаниуд бий бүгд хашаандаа гэртээ ажилтныхаа гэрийг одоо галтай нүүрс төлдөг. Манаачигаа гэрийг галдаг нүүрс төлдөг.
Наазах нэг чиг хэдэн тэрүүмээр барилга байшин байж байгаа бол хэдхэн ажилтныхаа байрыг манайчийнхаа байрыг цахилгаанаар халаачдаг, тэнээр халаачдаг байгаа гэдэг шүү. Ийм мэдийн шаардлага тавиад 5-10%-аар энэ утаагаа бууруулчих юм дээр ерөөсөө ямар ч арга хэмжээ авахгүй байгаа. Тэгээд шал өөр юм хараад өөр юм яриад ингээл тийм туушраад яваад байгаа. Энийг нэг хийж харагдаж байна. За шинээр энэ асуудлаа шийдэхгүйгээр бол бид ингээд явах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Тийм учраас та бүхэн энийг нэг хийж хараад энэ журам мурмааныг хараач. Хамгийн сүүлд нь хэлэхэд энэ иргэдийн газрыг дахин одоо шинжилэн зохион байгуулах нэрээр нөхөн олгорыг өгөхгүйгээр эд бүтцийн газрыг авна гэж явдаг, газраа өгдөг. Тэгээд газраа өгөхгүй болохоор нь ажил явахгүй байна гэдэг шалтгаалдаг. Тэгээд нөхөн олгор өгөхгүйгээр бас нэг иргэдийн газрыг их баг хэмжээгээр нөөц гэдэг нэрээр авах гэдэг үсэн ийм нэг хардлага энд яваад байгаа шүү. Энийг бас нэг тодорхой болгоод өнөөдөр ингээм хамгаалалтын төлөөлөгчийн хэлсэн нөөц гэдэг юм аа зэгцлэхгүй болохгүй. Яг та бүхэн харж байгаа Баян Сүлдүүргийн 11-р орны ногоон зорийн тэнд энэ 2 жилийн өмнө хов хоосон байсан шүү. Одоо тэр байж байгаа хашаа орооных нь өвч үсийг хараараа тэр айл өрхийн замбраа бууцсан төлөвлөхгүй юмыг хараараа энэ дээр бүр тодорхой арга хэмжээ авч зохион байгуулалт хийж дараагийн иргэдийн хурлаар очиод дарга өөрөө энийг танилцуулаач. Эндээс хурлаас ус үр өгөөч гэж. Шийдэгдсэн боловч бас шийдэгдэлгүй явсаар үдээ үсээ. Өнөөдөр бол зайлшгүй шийдэгчтэй асуудлаа. Мэдээж энэ доктор ойлгомжгүй олон асуудлууд байна. Гэхдээ энийг бид хэлцэж ярилцаад тодорхой болгоод явах ёстой. Багнуур налах хэрэг гэсэн энэ наслагдсан дүүргүүдийн нэр томьёо статусыг өөрчлөх хэрэгцүүн чадамжийг дээшлүүлэх замаар нийслэлийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг бид нэр шийдвэрлэхээс гадна тухайн дүүргүүдийн иргэд өөрсдөө шийдэж болох олон асуудлуудыг шийдэж чадахгүй ойлгомжгүй ийм явж ирсэн асуудлуудыг бас цэгцлэх замаар энэ дүүрэг хот гэдэг энэ айлууд чинь илүү эрчимтэй хөгжих юм боломж нь бүрдэх юм байна. Тийм учраас энэ нэр томьёо тодорхой байх ёстой. Хот гэдэг айлын эрх зүйн чадамж нь ойлгомжтой байх ёстой. Засаг захиргааны байгууллага гадна тушаалтнуудын эрх мэдэл үүрэг хариуцлага нь тодорхой байх ёстой. Бүтэц зохион байгуулалтын хувьд давхцалгүй байх ёстой. Энийг бол бид хэлцэх ёстой энэ хурлаа гэж. Тэгэхээр энэ дээр нэг 2-3 тодорхой асуултууд байгаа. Энэ ялангуяа би энэ хууль эрх зүйн манай энэ бүрэн дээр төсөл дээр ажилласан хүмүүсээс асууя гэж. Миний анхны одоо энэ судалж оруулж ирсэн дотоодын төсөл энийг хөндөж тавьсан зорилго бол ерөөсөө бие даасан гэдэг юм дагуулад болох тусаа асуудлыг хөндсөн. Гэтэл одоо өнөөдрийн тогтоолын төсөл дээр манай энэ зарим хүмүүсийн яриад байгаа асуудал дээр бол налаах дүүрэг доторх хот байгуулна гэсэн ийм ойлгомжгүй өгөөд тодорхой бус асуудал яваад байна. Яаж чарсан нэр томьёо талаас сонсогдох талаас эрх зүйн байдлаас харсан ч гэсэн Улаанбаатар хотын налаах дүүргийн налаах хот гэдэг юм бол хаан ч ягааж байж болох асуудал. Тэгэхээр ямар үндслээр ямар хуулийн зүйл заалтыг одоо харж энийг оруулж ирсэн бэ? Энийг нэгдүгээр тайлбарч байна. Хоёрдугаарт нь хотын бүрэн эрх гэж яг юу хэлээд байгаа юм? Нэгэн дүүрэг одоо хот болж байгаа бол тэр хотын бүрэн эрхийг тухайн хотын одоо удирдлага хэрэгжүүлэх ёстой. Нэг бол засаг дарганы бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм шиг, нэг бол заригчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм шиг ийм ойлгомжгүй зүйл бас байна. Хотын ч бай, захиргааны ч бай, ахын тушаалтын өөрөөр хэлэх юм бол засаг даргач бай, захирагч бай бүгд л хүмүүст л үйлчлэх ёстой иргэдэд. Түүнээс засаг дарга нь иргэдэд үйлчлэхгүй, захирагч нь иргэдэд үйлчлдэг гэдэг ийм өрөөсгөл ойлголт байж болохгүй л дээ. Тэгээд энэ хууль дүрмийг хараад байхаар энэ дүрмэн дээрээ бол ингэж заасан байна. Манай эрх зүйн нөхцөл тодорхой зааж байна. Дүрмийн 8-1 дээр хотын бүрэн эрхийг байнгын ажиллагаатай налаа хотын зөвлөл хэрэгжүүлнэ гэсэн байна. За энэ дүрмийн 11 дээр болохоор зөвлөл нь ерөнхийлөгч улсын хур засгийн газар яам хамгааллын агентлаг болон төрийн эрх бүрхийг бусад байгууллага гадна тушаалтанд хуулиар хариулуулснаас бусад хотын эдийн засаг нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хилцэн бие даан шийдвэрлэх хэрэгтэй гэж ингээд заасан байна. Хотод нийтээр дагаж мөрдөх дүрм журам тогтоох, хотын төсөв санхүүгийн төлөвлөгөө, түүнийг үйлчлэлийг батлах, хөгжлийн бодлогыг тодорхойлох,
түүний биелэх үр дүн хянах, хотын захиргааг эмхлэн байгуулах, хотын ерөнхий менежерийг томилхон зөвлөлийн онцгой бүрнээр хамаарна гэсэн. Энэ бол өнөөдөр нийслэлийн ч байд үргийн ч байд засаг дарганы яг хэрэгжүүлж байгаа бүрэн эрхийн асуудал энд бол бүтнээрээ орцсон байна гэж би харж байгаа. А гэтэл энэ хот тосхны эрх зүйн байдлын тухай хууль дээрээ бол маш тодорхой заагаад өгсөн байна. Энэ юу гэж зааж өгсөн байна гэхээр хот тосхны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-дээр аймаг сум багийн төв болох хот тосхны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот тосон оршин байгаа газрын засаг захиргааны нэгжийн засаг дарга хэрэгжүүлнэ. Тэгээд эргээд энэ дээр хот тосхны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл хөтөлбөрийг хотын захирагч боловсруулан харьяалах аймаг сумын иргэдийн төлөвчдийн хурлаар багтлуулж үйлчлэгийг зохион байгуулна гэсэн байна. Тэгэхээр энэ дөрмөөс авахаар нэг бол одоо захирагч бүгдийг хэрэгжүүлнэ. Хот тосхны эрх зүйн байдлын тухай хуулиар авахаар засаг дарга нь иргэдийн хурлыг хэрэгжүүлнэ. Энэ чинь өөрөө ямар ч ойлгомжгүй юм асуудал байдаг юм. Миний харж байгаагаар бол засаг дарга байхгүйгээр захирагч өөрөөр хэлэх юм бол Улаанбаатарын хотын захирагч одоо өнөөдөр ямар албан тушаалтай статустай бүр хэрэгжүүлж байна. Доор иргэдийн уралдаа байгаа энэ л статусаар явах хэрэгтэй болохоос биш. Засаг дарга захирагчгээд захирагч нь өөрөө орлогчтой, ерөнхий менежертэй, засаг дарга нь орлогчтой, доор иргэдийн уралдаа захирагч нь зөвлөлтөө гэдэг ингээд энэ нэг бол зөвлөл захирагч байх хэрэгтэй, эсвэл зөвлөл иргэдийн урал байх хэрэгтэй гэж харж байгаа. Энэ дээр та бүхэн яг юу гэж харж байгааг нэг маш тодорхой тайлбарлаж өгөөч. Ийм юм асуудал байна. Торгуулийн орлого байна. За энэ торгуулийн орлого чинь одоо энэ өнгөрч байгаа оноос үлдсэн төвлөрөөгүй орлогоос бүрдэж байгаа мó? Хэрвээ тийм бол хэдэн хувь нь торгуулийн энэ одоо оны үлдэгдэл байгаа бүрдээгүй. Хэдэн хувь нь эх хонд хүүд одоо торгуул гэж төлөвлөсөн юм бэ? Торгуулийн орлого, хүү торгуулийн орлого гэдэг энэ чинь энэ хувьяасаа шалтгаалаад нэлээд ярихгүй бол урьдчилаад байхан торгуулийн орлого гэж тавьчихдаг. Тэгээд одоо автомашины замын торгуулч гэдэг юм уу, баахан торгуулийг хүчээр тавьдаг, зохиомжтой торгуул тавьдаг, тэрийг алдраг тооцдог гэх мэтээр ингээд иргэд аж ахуйн нэгжийг хохироодог асуудал их байдаг учраас энийг нэгдүгээр хариулж өгөөч. За хоёрдугаар өмч хөвчлөлтэй холбоотой асуудлууд байна. Одоо өмч хөвчлөлийн жагсаалтууд орж ирж байна. 15 онд хөвчлөгдөх. Тэгээд 2 тэрбум төгрөгөөр босго үнийн гэдэг юм уу, эсвэл одоо балансын үнийн нэгэ тавьсан байж 15 онд хөвчлөгдөх. Өргөө зочдлуудын хөвчлөл гэдэг. Тэгээд энэ зочдлуудын хөвчлөлийнх нь асуудал ер нь явхад ямар нэгэн саад бэрхшээлгүй болцоод ингээд тусгаж байгаа юм уу? Түрүүчийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлцгээд хууль эрх зүйн асуудал нь шийдэгдээгүй, өглөг авалга шийдэгдээгүй байгаа гэсэн ийм юмуд яригдчихсэн. Энэ ямар байдалтай байгаа вэ? За хоёрдугаарт нь энэ өмч хөвчлөлтэй холбогдуулаад асуух бас нэг асуулт нь юу вэ гэхээр өнгөрсөн онд 12 оны төсвөөр баталсан, өмч хөвчлөлийн жагсаалтыг баталсан, хурлаар хэлэлцсэн. Улаанбаатар банкны 20% хөвчлөх. За Улаанбаатар Синема компани 30% хөвчлөх гэдэг асуудал хурал дээр яригдал батаа дарга маш тодорхой үүрэг хурлаас өгөгдсөн. Тэр нь юу гэхээр энэ хоёр байгууллагын компанийн хувьцааны үнэлгээг хүндлэгийн байгууллагаар тогтоолгоод иргэдийн хурлаар орж хэлэлцүүлж батлуулаад тэгээд хөвчлөх асуудлыг ном журмын дагуу зохион байгууллаа гэдэг үүрэг өгсөн. Гэтэл энэ асуудал өнөөдөр хүртэл хурлаар орж ирээгүй, түрүүний төсвийн тотлогод орж би бас асууж ирсэн. Ямар нэгэн тодорхой хариу хэлээгүй. За тэгээд одоо сонсохоор аль хэдийн худалдсан өгүүлцүүд авалцсан байж. Тэгээд энэ дээр ямар үдэн сонсогдож байна гэхээр 8 тэрбум байхаа түрүү хэлж ирсэн. Төгрөгөөр 20% бодлосон гэдэг. Энэ 20%-ийн 8 тэрбум төгрөгөөр та иргэдийн хурлын хурлаар батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй иргэдийн хурлын өмчийг хөвчилсөн, худалдсан асуудлын чинь энэ үнэн дотор
Тэр ноогдол ашиг нь орцсон үн юм уу? Эсвэл ноогдол ашигасаа тустай. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн 3-4 жил энэ банкнаас нийслэлийн Улаанбаатар сан ноогдол ашигаа аваагүй Монгол банк дээр төвлөрүүлээд явж ирсэн. Энэ ноогдол ашигыг нь оруулаад 8 төгрөг гэж байгаа юм уу? Эсвэл одоо оруулахгүйгээр тусдаа 8 төгрөг юм уу? За нөгөө кино театрын хувьд ч гэсэн бас мөн адил. Тэгээд энэ иргэдийн урлаар оруулаагүй асуудал дээр та ямар хариулт өгөх вэ? Ийм 3 асуултанд та нар хариулаад байна.